Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. Momcast podcast-ийн маань 7 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнөөдөр би өнгөрсөн дугаар дээр амлсан ёсороо хүүхдүүдэд номон туртай болсон туршлагаасаа хуваалцахаар сууж байна. За өнөөдөр би яг хүүхдүүдэд номон туртай болсон 7 арга бодож оллоо. Гэсэн чи яг Momcast podcast-ийн маань бас яг 7 дахь дугаар бодж таарж байгаа юм байна. Нэг гоё. За ерөнхийдөө бол жирэмсэн байхасаа байнга ном уншдаг байсан маань бас нөлөөлсөн болов гэж би боддог байхгүй юу. Яг тэгэл бидний жирэмсэн байх үеийн одоо сэтгэл зүйн байдал, дадал зуршил, хооллолтын хэв маяг бүгд хүүхдүүдэд ингээд шууд нөлөөлж идэг гэдгийг олон судалгаагаар тогтооцсон байдаг болохоор энэ бас нөлөөлсөн байх гэж боддог. Жирэмсэн байхасаа бид нар ч угаасаа л нөгөө жирэмслэлтийн тухай, хүүхд тасаргааны тухай гэдээ янз бүрийн ингээд ном уншиж эхэлдэж штэ. Тэгээ дээрэс нь ээжүүдийн бас нэг асуулт хизэнээс яг ном уншиж өгвөл тохиромжтой болоо гэж асуудаг. Би бол хүүхдүүддээ яг сууж сурсан цагаас нь эхлээд өөртөө зориулаад ном уншиж өгдөг байсан. Гэхдээ тэрнээс өмнө дөнгөж төрсний дараа яадаг байсан бэ гэхээр өөрийнхөө уншиж байгаа нөгөө уран зохиолын ном, нөгөө нэг хүүхдийн асаргаа, сувилгаа, хөгжил хүмүүжлэлтэй холбоотой номнуудаа яг хүүхдэд зориулж уншиж өгж байгаа юм шиг уншиж байхдаа хажууд нь чангаар уншаад өгчдөг гэсэн. Гадаа ингээл салхилж байхдаа хүүхдээ ингээл ингэртэй нөгөө цээжиндээ үрдэг юмдаа үрчээл номоо барайл хажууд нь ингээл чангаар уншаал явж идэг байсан. Энэ бас их эргээр нөлөөлсөн гэж би боддог. Яагаад гэвэл хүүхдийн хувьд хүүхдийн сонсож байгаа нэг ширхэг үг болгоно нь тархинд нь нэг шин мэдрэлийн холбоос үүсгэж идэг учраас эрдэмтэд үг бол тархины хувьд амин дэм, витамин юм гэж хэлдэг байхгүй юу? Тийм болохоор ингээд ном уншиж байхдаа тэр хүүхд ингээд тухайн үгийг олон дахин сонсох тусмаа тэр үгтэй холбоотой тэр мэдрэлийн холбоос нейронууд нь яг л булчин шиг ингээд улам бат бөх болж идэг. Тийм болохоор тэр бас нөлөөлсөн байх магадлалтай. За ингээд нөгөө бэлдсэн 7 арга руугаа оръё. Хамгийн нэгдүгээрт хүүхдүүдтэй ном сонгохдоо яг насанд нь тохирсон номыг сонгож чадах юм бол таны хүүхэд номноос уйдахгүй яг ном дуртай болж чадна. Хамгийн анхны ном бол нэг нүүрэндээ 1-3 нь ширхэг зурагтай, маш цөөхөн зурагтай ном сонгож явах хэрэгтэй. Хурч мэдэрдэг номнууд байдаг те, нэг нүүрэндээ нэгхэн зурагтай, тэгээд юм янз бүрийн тавгуур дүрсүүдтэй. Тиймэрхүү номнууд маш гоё жишээ. Тэгээд дээрэс нь хүүхдүүдийн номын санд заавал байх ёстой 2 төрлийн ном байдаг. Эхнийх нь амьтантай ном, дараагийнх нь машинтай ном, эсвэл картнууд байдаг те, таны мэдхүү картнууд. Яагаад гэвэл хүүхдүүд үг хэлж чадахгүй ч гэсэн дуу авиаг дуурайж дуурахтаа ээж аавынхаа хийж байгаа үйлдэлийг дагаж хийхдээ маш сайн байдаг. Тиймээс амьтантай ном уншихаар бол амьтнаа дуурайж хөдлөөд тэгж ийм гой хөгжилтэй унших юм болвол хүүхдүүд шууд одоо муур гэж хэлж чадахгүй ч гэсэн мяу мяу гэж зааж өгсөн тэр дуу авиаг маш сайн дуурайж чаддаг учраас ингэж янз бүрийн дуу авиа те уруулаараа тургих, тагнаа таших энэ мэт үйлдэлүүд нь таны хүүхдийн хувьд ингээд хэлний булчин ам орчмын тэр хэл ярианд оролцдог хүзүүний хацрын ирүүнийгээ тэтгэр булчингуудад нь тасгал болж өгч идэг учраас ингээд хэлд орохт нь бүр ингээд маш гоё эргээр нөлөөлдөг байх нь. Тэгээ дээрэс нь машинтай ном картуудыг яагаад хэлж нэхэр машинууд ч бас ингээд дуурайж дуурж дуу авигаар илэрхийлэхэд ингээд янз бүрийн олон байдлаар илэрхийлэх боломжтой байдаг те нүүн дээд гэд. Тэгэл имлэгийн машин, цагдаагийн машин, каран гэд бүгд өөр янзын дуу хоолоогоор дуу авиагаар илэрхийлэхэд маш гоё тийм баялаг жишээ олж өгч идэг учраас таны хүүхд охин байсан ч хамаагүй машинтай картууд номуудыг та хүүхдийнхаа номын санд заавал байлгаарай. За хоёрдугаар арга бол номын зурган дээр төвлөрнө. Эхний ээлжинд шүү. Том болсон хойно бол номынхоо текстийг уншиж өгч болно. Хамгийн ихэнд ингээд та номтой танилцуулж байгаа тэр эхний үед бол зурган дээр төвлөрнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр та юу гэдэг асуултанд хариулж уншина гэсэн үг. Таны хүүхд яг танаас энэ юу вэ гэд номын тэр хуудсан дээр байгаа нэг ширхэг зүйл болгоныг асуугаад байгаа юм шиг та хүүхдэд тэр асуултанд хариулж өгж байгаа юм шиг уншнаа гэсэн үг. Одоо жишээ нэг үлгэр уншиж илаа. Гэхдээ тэр үлгэрийн текстийг юусэн уншихгүй байгаа нь шүү дээ.
одоо яг тэр үлгэр дээр нэг үлгэрийн Баатарны гол дүрийн хүүхэд байлаа. Тэнгууд энэ хүүхдийн нүдэн байна, хацар нь байна, ам нь байна, миний хүүхдийн нүдэн байна, хацар нь байна гэх ингээд номон дээр тэр зурган дээр харагдаж байгаа бүх зүйлсийг нэг нэгээр нэрлэж нэр үгээр нь та хүүхдэд уншиж өгнө. Энэ дугуй, энэ ширээ гэд тэр нэр үгийг та хэлж өгөх нь хүүхдэд. Ингээд та хүүхдээ ерөнхийдөө эдгээр нэр үгүүдийг те таньдаг болчлоо, мэдчлээ гэж үзэх юм бол дараагийн ээлжинд бараг одоо нэг нас хагастай да сайн мэддэг болсон нь мэдэгдээд ирнэ те нэг нас 2 настай ч юм уу. Тэр үед нь та ямар гэдэг асуултанд хариулж уншина. Тэдгээр нэр үгүүдээ ямар гэдэг одоо тэмдэг нэрээр тодорхойлж өгнө. Өмнө нь одоо жишээ нь энэ арслан гэж хэлдэг байсан бол энэ том арслан байна. Энэ улбар шар арслан байна. Энэ жижигхэн шувуу байна. Өндөр мод, намхан мод гэд ингээд тэмдэг нэрээр нь тодорхойлж хэлж өгч унших нэ. За ингээд тэмдэг нэрээрээ уншиж өгдөг босны дараа ингээд аав ээжүүдийн гаргадаг нэг алдаа нь юу вэ гэхээр хүүхдээсээ ингээд асуулт маш их асуугаад байдаг. Жишээ нь хүүхд арслан, нохой, муур 3 зүйлийг өөр юм байна. Тэдгээр 3 зүйлийг ялгадаг болчлоо тий. Тэнгуут арслан аль байна гэдэг ч юм уу эсвэл энэ ямар амтан блэ? Энэ яаж дуурдаг вүлээ гэд хүүхдийнхээ мэддэг болцсон юмыг баттгах гад ингээд байн асуугаад байдаг. Асуулт бол хүүхдийн маш дургүй зүйл. Тийм учраас бид нэр ингээ хүүхдийгээ ойлгож гин үү мэдж гин үү гэдгийг мэдхийн тулд асууж байгаагаа мэддэхгүйгээр шалгаж сурах хэрэгтэй. Нэг ийм арга байдаг. Одоо жишээ нь ингээд нэг хуудсан дээр те энэ юу вэ? Хүүхд бөмбөг гэдэг үгийг хэлж чаддаг болчихжээ. Бөбөө гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр зүйлийг таньдгаа илэрхийлдэг болчих гэж бод. Тэнгуут бид нар яаж тэрийг шалгаж болох вэ гэхээр энэ юу вэ гэх юм бол хүүхд хэлж өгөхгүй. Гэхдээ өөрөө мэдэхгүй байгаа юм шиг. Тэгээ таны хүүхд танд зааж өгч байгаа юм шиг хүүхдээс асууж байгаа юм шиг тэгж асуух хэрэгтэй. За энэ хоёрын аль нь бөмбөг билээ? Ээж нь бодоотхыг гэдэг ч юм уу. Эсвэл энэ чи юу л ээж нь мартчих юм? Энэ чи юу лээ? Нохоо илүү гэх тэнгуут хүүхд чинь танд зааж өгнө. Танд зааж өгөх тэр боломжийг хүүхдэд болгоно ш. Тэнгуут хүүхд нөгөө бөмбөг гэдэг үгээ хэлнэ. Эсвэл аль нь бөмбөг үлээ гэдгийг танд зааж өгнө. Ингэж та өөрөө мэдхгүй царайлж хүүхдээрээ заалгаж байгаа юм шиг та хүүхдээгээ мэдж гинүү, сурж гинүү гэдгийг нь шалгах боломжтой байна. Хэрвээ буруу заах юм бол үгүй штэ. Эн чин бөмбөг биш штэ гэж юусоо буруутгаж хэлж болохгүй мэдээж. Өө тийм билүү гэд нэрээ. Тэгвэл эн чи юу лээ гэд нөө жихэн бөмбөгөн дээрээ заа тий. Тэнгуут хүүхд ойлгоо штэ тий. Эн чин нэрээ бөмбөг штэ ээж сайн саналаа. Миний үгийн саяны зааж өгсөн чинь бамбрууш байна гэдэг ч юм уу тий. Ба тэгэл баавга яаж дуурдаг лээ? Өмбөө гэдэг билүү гэд албаар худлаа хариулна. Тэнгуут хүүхд чи ингээ инээд нүрээ танд ингээ яг гой зааж өгөх нь. Ингиж хүүхдээ мэдгэдэггүйгээр шалгах арга байна. За тэгээд одоо тэмдэг нэрээ уншдаг болчлоо тий. Хүүхд тэмдэг нэр өнгө дүрсээ сайн мэддэг болчлоо. Тэрний дараа бид нар одоо текст рүүгээ орох юм бол хүүхэд тэр ном дээр ямар үйл явдал болоод яагаад аавэ гэдгийг илүү сайн ойлгох тэр үгийн баялаг аль хэдийн тархинд нь ингээд суучлаа гэж ойлгож болно. Тэр номтой холбоотой, тэр тексттэй холбоотой тэрийг бүрэн сайн ойлгох тэр суурь тавигдсан байна гэсэн үг. Ингээд бид нэр текст рүүгээ ороод уншихад таны хүүхд илүү сайн ойлгож тэр номонд илүү гоё дуртай байх. Хүн чинь ингээ ойлгож байгаа юм да дуртай байдэн шүү дээ. Ойлгохгүй байх юм бол тэр зүйл одоо жишээ нь математикт дуртай хүүхдүүд яагаад дуртай байдэн тэрийг ойлгоод ингээд чадаад байгаа учраас дуртай байдаг те. Тийм болохоор ингээд бүх суурьаа сурсны дараа тэр номоо ойлгоод текст рүүгээ ороход тэр хүүхд ойлгоод ах юм бол тэр номонд илүү дуртай байх болно. За энэ үед миний хэлэх нэг дуртай үг байдаг. Энэ бол ном уншиж өгөх биш, ном жүжиглэж өгөх. Маш гоё сонирхолтой, адал явдалтай байдлаар тий гоё сүртэй дуу оруулахтай, үйлдэлтэй, хөдөлгөөнтэй, бүжигтэй, жүжигтэй ингэж уншиж өгч байгаа юм бол ингээ хүүхд гоё хөгжөөд айгуу гоё тийм баярлаад хүүхд чинь тэр номыг тоглоом гэж ойлгох боломжтой байгаа байхгүй юу? Номтойгоо тоглох тэр ном уншина гэдэг зүйлийг гоё хөгжилтэй зүйл гэж ойлгох. Тэр суурь нь яг ингэж одоо адал явдалтайгаар сүртэйгээр уншихад оршдог байх. За 3 дугаарт үйлдэлтэй номнууд авч өгөх. Янз бүрийн татдаг, эргүүлдэг, дэлгдэг, сөхөж хардаг. Эсвэл номын дөрүүд нь ингээ хөдөлдөг, авч барьж үзэж болдог.
Тийм номнуудыг хүүхдэд авч өгөх юм бол бас их сонирхолтой. Тэр чинь хүүхд чинь ингээд номтойгоо хамт тоглох боломжийг олгоод байгаа байхгүй юу? Хүүхдийг хөгжүүлэх үргэлжийн мөнхөд 100% үр дүнгээ өгдөг арга бол яалтчгүй тоглоом байдаг. Та хүүхдтэй тоо, үсэг, дүрс, өнгө юу ч заах гэсэн байж болно. Та тэр зүйлийг тоглоом болгон хувиргах аргыг бодож олж чадах юм бол та хүүхдтэй тэр зүйлийг 100% амжилттайгаар зааж ойлгуулж өгч чадна. Тийм болохоор номыг гоё тоглоом болгож, тоглоомын цаг болгож хувиргаж бид нар чадах юм бол хүүхд номон дуртай байх нэ. Дөрөвдүгээр номоо бариад ирэхэд нь хизээч татгалздаггүй байх. Тэ ядаж ганцхан минут ч хамаагүй те 3 минут ч хамаагүй зориулаад гялс уншаад өчтдөг байх юм бол таны хүүхэд номонд дуртай болно. Яг гэвэл хүүхэд чинь аав ээжтэйгээ хамт байх маш дуртай, хамт тоглох, хамт ямар нэгэн зүйлийг хийх үнэхэрийн дуртай байдаг учраас ингээд номоо бариад очихоор нь за хамт тоглоё гингууд за одоохон миний хүү ээж ингээс хоолой гэдэг ч гэсэн номоо бариад очихт нь заавал цаг гаргаж 1 минут ч хамаагүй уншиж өгөх юм бол хүүхдийн даалт ухамсарт ямар мессеж очих уу гэхээр ээж надад ном уншиж өгөх дуртай юм байна. Номоо уншаад номоо аваад очиход ээж хизээш татгалцахгүй юм байна гэдэг юм номны тухай юм эерэг сэтгэлдлийг хүүхдийн тархинд кодолж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол том болсон хоноо ч гэсэндээ ухамсаргүйгээр номонд дуртай авах болно. Бид нар одоо жишээ нь ингээд заримдаа өөрсдийгөө ингээ анзаарахаар ухамсаргүйгээр ингээд ээжтэйгээ адилхан үйлдэл гаргадаг. Ээжийнхаа хэлдэг үгийг хилцэн зогсож явах ч юм уу те. Ээж минэрээ ингэдэг байжулээ гэдэг ч юм уу. Эсвэл ингээд чавга идэж явахдаа гээд манай ээж нэрээ юм хатаасан чавганд их дуртай хүн байж билээ гэд чавга харангуут ингээ ээж санаанд ордог. Чавганы тухай нэг тийм эерэг сэтгэлдээ бид нар үлдсэн байдаг штэ те. Тэгээ ээжгээ дуртай зүйлсийн дараа тухай. Тэр чинь яагаад бид нар тэгж байгаа юм бэ гэхээр хүүхдийн хувьд аав ээж гэдэг чинь бүр ингээд аав ээжтэй хүүхд чинь бүр юм асар их хайртай. Аав ээж нь бүр ингээд амьдралынхаа шүтэн нөдөг байхгүй бүр бага наснд нь бидний хувьд бас ингээд бид нар жоохон байхдаа одоо мэдгүй боловч бидний ухамсар төлөвшөхөөс өмнө бидний хувьд аав ээж гэдэг хоёр хүн чинь бүр ингээд бидний шүтэн байсан байхгүй юу. Тийм болохоор аав ээжийн дуртай зүйл гэдэг бол бидний даалт ухамсарт үргэлжийн мөнхөд ийм эерэг байдлаар кодлогдсон байдаг. Бид нар ч одоо ингээл ярьдаг штэ ингээл дуу муу шүлэг зөндөө байдаг те эхийн хайрын тухай. Гэхдээ хүүхдийн хайрын хажууд эхийн хайр, аав ээжийн хайр ерөөсөө үнэлэх одоо харьцуулшгүй зүйл байдаг байхгүй юу? Би одоо жишээ ингээл хүүхд рүүгээ ингээл муухай уурлал загинчлаа. Гэтэл миний хүүхд намайг уучлаарай миний охин ээж нь муухай загинчлаа гэхэд миний охин намайг уучлах үгүйгээ бодоход 1 секундыг зарцуулдаг. Шууд намайг уучлаа, шууд надад тэрвэрлээд шууд над руу инээдэг. Тэ би хэдийн муухай загнадаг ч гэсэн миний хүүхд хизээд надтай тоглоход хизээд надтай хамт байхад үргэлжлэн мөнхөд бэлэн байдаг. Тийм их надад хайртай байдаг. Гэтэл бид нар ээжүүд аавууд те заримдаа хүүхдтэйгээ хамт байхаас түр ч гэсэн завсарлага авахыг хүсдэг. Түр ч гэсэн ингээд өөртөө цаг гаргахыг хүсдэг. Ажилдаа орохыг хүсдэг ч юм уу те. Гэтэл хүүхдийн хувьд тийм ерөөсөй байхгүй штэ те. Үргэлжийн мөнхөд цаг ямагт бидэнтэй л хамт байхыг хүсэж байна. Бидрийг л бодож амьдарч байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар өөрсдөө ингээд номон дуртай хажууд нь ном уншаад хүүхдтэй ном унших цагтаа ингээд ямар гоё цаг вэ гэдгийг ингээд үнэлдэгээ мэдрүүлж чадах юм бол хүүхэд номонд ингээд ухамсаргүйгээр том болсон хонооч үргэлж дуртай байх нэ. За 5 дугаарт номтойгоо хамт тоглоом тоглох. Номыг одоо юм тоглоомын цаг болгох гэж би түр хэлсэн шүү дээ тий. Бас нэг ийм арга байна миний хэлдэг байсан. Одоо нөгөө нэг юм тэмдэглэл бичдэг юм цавуутай цааснууд байдаг шүү дээ. Ингээд юмаа биччихэд ингээд компьютер дээр юм уу дэвтэр дээр наачдаг. Тийм цаас ашиглаж болно. Эсвэл цаасан скотч ашиглаж болно. Цаасан скотч ч болохоор энгийн скотчийг бодвол амархан хуулардаг. Номын хуудсыг урахгүй, цавуу үлдээхгүй, гоо цэвэрхэн хуулардаг учраас цаасан скотч бас их гоо тохиромжтой байдаг. Энэгээр яаж тоглож болох вэ гэхээр нөгөө нэг цаасаа ингээд номон дээр байгаа нэг зүйл дээр ингээд таглаад наач. Одоо жишээ нь тэр номон дээр нэг бамруушны зураг байлаа те. Тэнгуут тэрийг ингээд цаасаар таглаад наачин. Тэгээд цаасаа сөхөөд үзэнгүүт бамрууш нь харагдана. Ингээд үйлдэл хийж ин гэдэг чинь өөрөө хүүхдийн хувьд ингээд сөхөх үйлдэл чинь өөрөө хүүхдэд тоглоом болж ойлголт байхгүй. Тийм болохоор
Энэ цаасан дор юу вэ? Харъя даа гэд нөгөө нэг хүүхдийнхээ уйдаад байгаа. Тэр ном дээр ингээ наачч болох нь штэ тий. Хэдий ингээ хүүхд өнгөө сураагүй ч гэсэн өнгөний тухай номыг ингээ уншиж өгөх гэхээр нэг л дургүй ах юм бол тэрийг ингээ тоглоом болгоод хувиргаад тэр замаар ингээ өнгө зааж өгөх боломжтой байх. Тэгээ ингээд зөвхөд харангуут нөгөө бамбрууш нагтангууд өө хөөхөн бомбор өнгөтэй бамбрууш штэ гэд хэлэнгууд өмнө нь ингээ зүгээр уншиж яхад ингээ хүүхдийн анхаарал чимээр асар хурдан сарнд штэ тий. Баавгаа гэ хэлэнгууд анхаардаггүйсэн бол өөрийнхөө сөхөж харсан зүйл дээрээ хүүхэд илүү удаан төвлөрн таны үгийг илүү анхааралтай сонсох байхгүй. Тийм болохоор ингэж сөхөж хардаг тоглоом болгож номыг хөрөх боломжтой ахын. Миний бас нэг тоглодог одоо ч гэсэн тоглож байгаа 4 5 настай хүүхдүүдтэйгээ тоглодог тоглоом бол номноосоо сонголт хийх тоглоом. Номын хуудсан дээр одоо ямар ч хамаагүй ном байж болно. Заавал хайлтын ном байх албагүй. Ямар ч хамаагүй ном одоо чинь ингээд нөгөө нэг үлгэрийн үйл явдал донд те хоёр найз гэртээ орлоо. Тэнгуут тэр өрөөнд тоглоом шалан дээр зөндөө олон тоглоомнууд харагдаж байна. Ширээн дээр нь янз бүрийн идэх юмнууд харагдаж байна гэж бодъё. Тэнгуут миний хүү эднээс аль нь таалагдж байна? Тоглоомудаас сонгуул. Эсвэл эднээс аль нь таалагдж байна гэж ширээн дээр харагдж байгаа идэх юмнуудаас бид нар чинь бас нөгөө жоохондоо ингээл янз бүрийн сэтгүүл эргүүлэл би энийг аавна, би энийг аавна, энийг аавна гэж сонгодог байсантай яг адилхан хүүхдийнхээ ингээ үлгэрийн ном дээр заавал зөвхөн уншиж өгөх биш. Ингэж сонголт хийхийн зорилгоор ингэж уншиж өгөх боломжтой байх нь. Эсвэл зүгээр хайлтын ном болгож тоглож болно. Заавал зөвхөн хайлтын ном байх албагүй. Ямар ч хамаагүй ном байсан ч би бөмбөг хайж шүү гэх тэнгуут тэр хүүхдийн тоглоомын өрөөнд дотор байгаа ингээ бөмбөгийг хүүхд ингээ хайгаад олох нь. Эсвэл яг одоо би цагаан өнгөтэй цэцэг хайж байна гэх юм бол хүүхд чинь нөгөө нэг өнгө одоо сурсан өнгөө илүү баттгаж одоо тогтоож авах боломжтой байх нь шүү дээ. Ингэж номыг тоглоом болгон хувирах тийм арга бас байдаг байх нэ. За 6 дугаарт хүүхдэд ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн тохиромжтой цаг хугацаа бол унтахын өмнөх цаг хугацаа. Яг ийм судалгаа хийсэн бэлээ. Хүүхдүүдийг ингээ 2 бүлэгт хуваагаад нэг бүлэг хүүхдүүдэд нь яг унтахын өмнө ном уншиж өгөөдсөн 2 дугаар бүлэг хүүхдүүдэд нь өдөр тоглож явах цагт нь унтах болоогүй зүгээр өдрийн цагаар ном уншиж өгөөдсөн чинь яг хэсэг хугацааны дараа ингээ нөгөө хүүхдүүдэд үзсэн чинь унтахын өмнө ном уншиж исэн хүүхдүүд нь номоо илүү сайн тогтооцсон, илүү сайн ойлгоцсон байсан ийм судалгаа гарсан билээ. Яагаад гэвэл хүн ингээд унтчих та яг тэр өдрийнхөө сэрүүн байхдаа ингээд авсан бүх мэдээллээ ингээд унтахынхаа өмнөх тэр цаг хугацаанаас ингээ ухрааж ингэж одоо тархиндаа одоо яа хадгалж цэгцэж авдаг юм байна л да. Одоо жишээ нь бид нар орой ингээд унтахад байна шүү дээ. Бидний тархи юу юм гэхээр оройны босон үйл явдлуудтай холбоотой мэдээллийг эхлээд цэгцэлж янзлах нь байна. Тэрний дараа өдрийн үйл явдлуудтай холбоотой мэдээллийг цэгцлэх нь байна. Тэрний дараа өглөө болсон үйл явдлуудтай холбоотой мэдээллийг ингээд цэгцлээд ингэж ухарч явдаг байна. Тэгэнгუთ хүүхдийн тархич ингээд яг унтахынхаа өмнө авсан мэдээллийг илүү сайн тогтоож, илүү сайн хадгалж, ойлгож авч чадах нь. Тэгээд дээрэс нь одоо нөө sleep training гэдэг арга байдаг шүү дээ. Яг хүүхдтэй ингээд оройны унтлахын цагийг ойлгуулахын тулд бид нар ингээд орой болгон хийдэг нэг юм хідэн хөвшмөл ийм дистаралтай зүйлийг бид нар хийдэг те. Одоо жишээ нь усанд орлоо, гэрлээ бүдгэрүүллээ, хүүхдэд тослоод массажллаа. Тэгээд амаа цэвэрлээд номоо уншаад мөөмөдөд сүг аваад тэгээд унтана. Яг энэ дистараллын дагуу ингээд өдөр болгон те орой болгон хийгээд ах юм бол хүүхд чи одоо ингээд тэр зүйлдээ бүр ингээд байнгын хөвшил болчихно. Тэгээд таны хүүхд ухамсаргүйгээр цаанаасаа ингээд тархин далд ухамсар нь цаанаасаа ингээд орой болонгууд номыг нэхэж эхэлнэ гэсэн үг байхгүй юу чинь. Та ингээд хүүхд усанд оруулангууд хүүхд за энэний дараа намайг тосолж массажлна гэдгийг таны хүүхдийн далд ухамсар шууд тогтооод авцсан байна. За энэний дараа миний амийг цэвэрлэнэ. Одоо нөгөө гэрэл бүдгэрсэн байх хэрэгтэй гэд. Хэрвээ гэрлээ ингээд усанд орчоо гэрлээ бүдгэрүүлэх байх юм бол хүүхд ингээд нэг л тухгүй нөгөө нэг дистаралтай зүйл чинь ингээд алдагдчихлаа. Тэгж эхлэн. Тэнгуут номоо уншихгүй унтах юм бол таны хүүхдийн тархи цаанаасаа номоо нэхэд танаас номыг шаардаж эхлэх байх нэ бүр өөр. Яагаад ингэж байгаа гэхээр хүний тархины номер 1 үүрэг бол юм сурахаас илүү биднийг амьд байлгах
үүрэгтэй. Хүний тархи бол юм сурах, ойлгож авах үүрэгтэй гэж хүмүүс боддог. Гэхдээ яг үнэндээ тархины үүрэг бол биднийг амьд байлгах. Биднийг амьд байлгахын тулд тэдгээр мэдээллийг авч биднийг амьд байлгахын тулд ингээд өнгө дүрс орчин тойрны тухай хүүхдүүд сурж авдаг. Тэгээд тархины хувьд энэ нэг дадал зуршилтэй нэгэн хэвийн байдал чинь аюулгүй байдлын баталгаа болж өгдөг байхгүй юу? Тийм учраас энэ дадал хэвшил гэдэг зүйл бол таны хүүхдийн тархины хувьд аюулгүй байдлын амьд үлдэх баталгаа болж хувирж байгаа учраас таны хүүхд ингээ орой болгон хийдэг энэ одоо ном унших гэдэг үйлдэлийг ингээд үйлдэл бүр ингээ дадаад тэгээ та энийг ингээ олон жилтэй 7 нас хүртэл ингээд байнга хөвшүүлж аль чадхаараа орой болгон ном уншиж өгөх юм бол таны хүүхд ингээд том болсон хойноч ном уншдаг ийм дадалтай хүн болж чадах нэ. За 7 дугаарт хүүхэд өөрөө номоо сонгох боломжийг олгох. Хүүхэд ч одоо жишээ нь яг нөгөө нэг нас 2 нас хүрээд те би өөрөө гэдэг үе дээрээ очичхороо ингээд өөрөө номоо сонгох маш дуртай болчдөг. Гэхдээ энэ үед ямар асуудал тулгардаг гэхээр хүүхэд яг хамгийн дуртай нэг хэдхэн номоо л байнга унших гаддаг. Тэгэхээр энэ үед бид нар яаж болох вэ гэхээр одоо жишээ манай хүү байнга машинтай номоо л өдөр болгон уншихыг хүсдэг. Гэхдээ би яадгүй гэхээр нэг өнгөний тухай, амьтны тухай, дүрсний тухай, тооны тухай 4 номыг авч чад. Чи энэ дөрвөөс 2-ыг сонгочих. Тэнгууд хүүхэд чи ингээд өөрөө жишээ нь миний хүү өнөөдөр хоёлаа өнгөний тухай дүрсний тухай 2 ном уншиг гингут хүүхэд үгүй гэд татгалзч болно шүү дээ тий. Гэхдээ ингээд 4 ном авчичаад эндээс алийг сонгох уу гингут өөрөө нөгөө өнгөний номоо хэрвээ сонгочих юм бол өөрөө тэрийгэ дуртай унших нь. Тэгэхээр яг энэ үед нь ингээ өөрөө унших, өөрөө сонгох тэр боломжийг ингэж олгох өгч болох нэ. Эсвэл миний бас нэг хэрэгэлдэг арга нь орой олгоо ингээд ном уншиж байгаа шүү дээ. Тэнгуут би хүүдээ ингэж. За чи өөрийнхөө дуртай 2 номоо сонгочих. Ээж нь бас 1 ном сонгоч. Ингээд хоёлаа 3 ном уншаад унтъя гэдэг. Тэнгуут манай хүүхд мэдээж нөгөө дуртай машинтай, маккуинтай нөгөө номоо сонгоно. Тэр үед нь би ойрд уншаагүй. Танин мэдэх холбогдолтой, шинжлэх ухаантай холбогдолтой, инженерчлэлтэй холбогдолтой ч гэдэг юм уу тэр номоо би өөрөө сонгоод тэгээд унтахад нь тэр номоо 3 номоо ингээ уншиж өгөөд ингээд унтах боломжтой байна. За өнөөдөр би эдгээр 7 аргыг бэлдсэн байлаа. Энэ хүртэл хамт сонссон хүмүүстээ баярлалаа. Хэрвээ энэ мэдээлэлтэй тань таалагдсан бол танд ингээд үнэхээр хэрэгтэй байлаа гэж ботсон бол та бас ингээ бага насны хүүхдтэй ээжүүд, найзуудтай тий хамаатан садны эгч нар дүүнэр та хуваалцаарэ гэж хүсэж байна. За ингээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Хайртай шүү. Баяртай.